Инкамгалан гишүүнээ Шангрилагийн 17 давхарт очиод тэр нэг хоол идэх завсар хэдэн минут нөгөө Эдийн засгийн байнгын хорооны дарга эрхэм гишүүн Батцөөр өчигдөр байнгын хорооны хурлаа 14 цагтаа уралдуулан дуусгасан. Учир нь Arriva компани зөвхөн улсын хурлын гишүүдэд зориулсан нууц эсвэл хаалттай гэж тодорхойлж болох уулзалтад журмын нөхдөд уриалан эрхийг загсан хүсэлтийн дагуу тэр юм а. Тогтоолын төслүүдтэй хам хомхон санал хураалгаснаар хурлаа дуусгалаа. За 2 удаа Arriva Kojagov компани нууцлал бүхий зочдтой хаалттай танхимд учрах уулзалтынхаа зарыг хэлж далимд нь хоол идээд авах давхар санаахаа шигтгэж байлаа. Инкамгалан гишүүнээ Шангрилагийн 17 давхарт очиод тэр нэг хоол идэх завсар хэдэн минут нөгөө Шангрилагийн 17 давхар дахь ресторан City Hall танхимд Arriva компани үнэтэй дар сундаглаж хоолны зэс гишүүдэд бэлдсэнийг бид харсан. За олон жилийн түүхтэй Arriva компани гэсэн бичигтэй танилцуулгыг ханандаа гаргасан байлаа. 14 цаг 10 минут өнгөрч байхад эрхэм гишүүн Батцөөр гишүүн Сумья Базрын хамтаар дар самталж хоол зоглоод танилцуулга сонсохоор ирж өгнө. Эрхэм гишүүд энд ирсэн зорилгоо танилцуулахаас цааргалсан. Харин Arriva компани Шангрила барилгын хамгаалтын албаар манай сурвалжлах багийг хөөлгөн гаргасан юм а. Ямар учиртай уулзалт болж байгаа юм бэ? Гүй яагаад ямар учиртай? Би харин хэлдэж ш 4 цагаас очиад авч байгаа. Тийм. Олон нийтэд зарлж болохгүй тийм уулзалт юм шиг. Гүй би харин хэлдэж ш чамд 4 цагт очиод надтай уулзаад авч байгаа. Ярилцлага боломжгүй одоо юм орох 4 цагаас очиод. Улаанбаатар суманд мал хээлж, усгүй тугал, илүү хөлтэй хураг төрж, олон мал өгсөн нь Arriva Kojagov компанитай нарийн сэжмээр холбогддог. Тиймээс олон нийтийн зөвшөөрөл хууль тогтоогчдын саналаар сөрөг мэдээлэлээ дарж ураан олборлох башир аргуудын нэгэ гишүүдээр хэрэглэлээ гэж дүгнэлт төлөөлж байна. За эсэргүүцэгчд хийгээд эгдүүцдэг эсрэг талаа Arriva компани өөрийн талдаа оруулах ийм аргыг олон удаа өнгөрсөнд хийж байсныг тодтогсон юм а. Малчтыг Казахстанд авчиж үзүүлсэн гэж байгаа. Мөн эрх бүхий албан тушаалтнуудыг бүр аймгийнх нь иргэдийн хуралдаа баг бүрэлдэхүүнээр нь Европоор ажилуулад ирлээ. Лоббичдын бүлгэнд нь одоо зардал мөнгө даалгаад галуу шууны мах эдээ явж байгаа нь өнөөдөр тухайн орон нутаг бол Монгол орны газар нутгийн эрүүл аюулгүй орчмоос арчигдж байгаа болж байна л да. Тэгэхээр Arriva компани өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбаатар сум дээр 2 орд дээр ажилтны лиценз авах гэж одоо улаарн зүтгэж байгаа. Энэ маань өнөөдөр яг энэ өвлийн үед намжин байгаа харагдаж байгаа боловч ямар ч байсан цаанаа улс төрийн шин чанартай улсын их хурлын гишүүл засгийн газрын гишүүдийг одоо маш өсөлттэйгээр лоббидж байгаа. Нэг ийм муухай лобби болж ин л да улсын их хурл. Нэгдүгээр юу юм гэхээр гадны компаниудын үнэндээ захиалгат үйл ажиллагаа явуулдаг ийм л чадамжгүй улсын их хурлтай болчихж байгаа. Улсын их хурлын гишүүдэд та бүгд өөрсдөө нэг компани утсаар ирсний төлөө хоол гордож байгаа юм шиг энэ Шангрилагийн 17 давхарт ингэж ирж копи ууж байгаа нэрээр одоо гар хөлн болохоо болцгоо л доо. Батцөөр гишүүн Дорноговь аймгаас сонгогдсон. За тийм учраас тойргийн гишүүн Arriva компани ажилд цаад эсвэл тус болно. За бусад хууль тогтоогч нартай холбогдох гүүр болох эдийн засгийн байнгын хорооны дарга гэж иргэний нийгмийн байгууллага хардсан. Чухамдаа байнгын хорооны хурал дээр Arriva компани үйл ажиллагаатай нээлттэйгээр танилцах танхим нь хийгээд эрхэм гишүүнд нээлттэй байлаа. За гэтэл ресторанд байнгын хорооны гишүүдийг цуглуулан микрофон болон камер таршилтаагаар хаалттай уулзалт явуулах нь юуны учир вэ? Иргэний нийгмийн байгууллагын хэлсэн энэхүү үгэнд үг. За өхөр дотор геван байна. За тэр геван ашиг сонирхлын хуулинд тодоос тодор бичигдсэн байгаа билээ. Тийм уулзалт юм шиг. Гүй би харин хэлдэж ш чамд 4 цагт очиод надтай уулзаад авч байгаа.